За бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. За ойр чиний хичээл ерөөсөөр оруулаагүй юм байна. За өнөөдөр хэдүүлээ олон гишүүнд бизүүгийн теоремыг хэрхэн хэрэглэх тухай Эйшин 3 бодлого дээр авч ярилцах болно. За эхний бодлого бол 2019 оны А вариантын 16 дугаар бодлого. За тэгэхээр PX гэдэг олон гишүүнд өгсөн байна. За энэ олон гишүүнтийг QX гэдэг олон гишүүнтэд хуваахад гарах үлдэгдэл нь аль нь вэ гэсэн ийм бодлого байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд нэг бичиглэлийг саная. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар 10 гэдэг тоог 3 хуваавал 3 ноогдоод нэг үлднэ гэж хувааж чадна тий. Тэгэхээр энийг бол хэдүүлээ жишээлбэл юу гэж бичиж чадах вэ гэхээр 10 тэнцүү 3-ыг үржих нь 3 нэмэх нь 1 гэж бичиж чадна шүү дээ. За тэгэхээр яг үүнтэй адилаар олон гишүүнтийг хэдүүлээ бас ингэж бичиж. Тэгэхээр одоо жишээлбэл манай болгон дээр бол яаж вэ? PX гэдэг олон гишүүнтийг тийм ээ QX гэдэг олон гишүүнтэд хуваахад TX гэдэг олон гишүүнд ноогдоод за үлдэгдлийн хэдүүлээ R гэж тэмдэглэж. Тэгэхээр бидний олох гээд байгаа юм бол ерөөсөө юу юм бэ гэхээр энэ R хэд юм бэ гэдгийг л олох гээд байна. За тэгэхээр бизүүгийн теорем бол ерөөсөө яг үхээр энэ өгдсөн шугам олон гишүүнтэй шүү дээ. Энэ олон гишүүнтийн тэгтэй тэнцэх утгыг бодоод тэгээд тэр P гэдэг олон гишүүнттэй орлуулчихна. Тэгээд энэ үлдэгдэл нь гараад ирэх юм байна. За энэ нь ер нь ямар учиртай вэ гэхээр ийм учиртай байхгүй юу? Px тэнцүү. За Qx гэдэг чи өөрөө юу вэ? 2x-ээс хасах нь 1. Үржих нь Tx байгаа. Тэгээд нэмэх нь R байгаа тий. Тэгэхээр үлдэгдлийг олохын тулд хэдүүлээ энэ урт талын үржүүрийг хэдүүлээ яах нь шууд тиг болгочих гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энийг би тиг болгож чадах юм бол манай үлдэгдэл бол гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ урт талын үржүүрийг хэдүүлээ яаж тиг болгох вэ гэхээр энэ хоёрын үржүүр тиг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эндээс хэдүүлээ 2x-ээс хань 1 тэнцүү тиг гэдэг утгыг бодоод олцоход хангалттай гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ 2x-ээс хань 1-ийг тэгтэй тэнцвүүлээ бодчих юм бол x тэнцүү 2-ны 1 гарна. Тэгэхээр манай үлдэгдэл бол өөрөө юутэй тэнцүү вэ гэхээр манай үлдэгдэл бол өөрөө P-ийн 2-ны 1 зэг дээрх утгатай адилхан гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ P 2-ны 1-ийг бодоод олчих юм бол тэгээд үлдэгдлээ олчиж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ P 2-ны 1-ийг бодъё. P 2-ны 1 гэдэг бол 4-ийг үржих нь 2-ны 1-ийн 3 зэрэг. За хасах нь 6-г үржих нь 2-ны 1-ийн квадрат. Нэмэх нь 8-ыг үржих нь 2-ны 1. Хасах нь 9 болж байгаа. За ингээд энийг тооцоолчих юм бол P 2-ны 1 бол хэд гарч ийнө вэ гэхээр 8 4 гэдэг чинь 1.5. За 4-ний 6 гэдэг чинь хасах 1.5. За энэ энэтэй хураг чинь 4 болно. 4-өөс 9-ийг хасахаар хасах 9. За ингээд P 2-ны 1 бол хасах 6 юм байна. Тэгэхээр эндээс бол багш нь юу гэж хэлж чадах вэ гэхээр манай үлдэгдэл бол хасах 6 юм байна гэсэн үг. Ингээд зөв хариу маань А хувилбар байна. За тэгэхээр олон гишүүнд бизүүгийн теорем гэдэг бол ерөөсөө ямар нэгэн тэр Px гэдэг олон гишүүнтийг нэг шугамн олон гишүүнтэд хувааж байгаа тохиолдолд үлдэгдлийг олох ийм арга гэсэн үг. Тэгэхээр шугамн олон гишүүнтийг хэдүүлээ яах нь тэгтэй тэнцвүүлээд тэгээд тэр утгаан өгөгдсөн олон гишүүнт рүүгээ орлуулаад тавьчихна гэсэн үг. Одоо эн чинь Px тэнцүү 4x куб хасах 6x квадрат нэмэх 8x хасах 9-ийг өгсөн байгаа шүү дээ. А энэ олон гишүүнтийн x болгоных нь оронд л тэр 2-ны 1 гэдэг утгыг яах нь орлуулаад тавьчихад энэ үлдэгдэл нь гараад ирж байгаа гэсэн үг шүү тийм ээ. За одоо хэдүүлээ энийг батхад яг 2 дугаар болгон дээр бас хэрэглээд үзье. За энэ болохоор 2021 оны А вариантын 17 дугаар бодлого байна. За мөн ялгаагүй Px гэдэг нэг юм куб зэргийн олон гишүүнд өгсөн байна. Тэгээ Qx нь болохоор x дээр нэмэх нь 1 юм байна. Тэгээд үлдэгдлийг олоорой гэж. За яг саяныхтай адилхан хэдүүлээ бичиглэлийн нэг тийм ээ. За тэгэхээр Px гэдэг олон гишүүнтийг Qx гэдэг олон гишүүнтэд хуваахад Tx гэдэг олон гишүүнт ногдоод R үлдэгдэл өгдөг байгаа гэж бодъё. Тэгвэл хэдүүлээ одоо энэ R-ыг олох гэдэг гэсэн. За тэгвэл хэдүүлээ яг хөөхөр өгдсөн одоо энэ шугам олон гишүүнт байна шүү дээ. Энэ шугам олон гишүүнтийн тэгтэй тэнцэх утгыг нь хэдүүлээ олчихно гэсэн үг. За тэгвэл x тэнцүү хасах 1 болно. За одоо хэдүүлээ үлдэгдлийг бодохын тулд P-ийн x-үүдийн оронд хасах 1 гэдэг тоогоо тавьчихна. За тэгвэл P хасах 1 юу гарах вэ гэхээр 2-ыг үржих нь хасах 1-ийн 3 зэрэг нэмэх нь хасах 1-ийн квадрат нэмэх нь хасах 1 хасах нь 3 болно гэсэн үг. За энийг ингээд тооцоолчих юм бол P хасах 1 бол хасах 2. За эн чинь нэмэх 1 гараа хасах 1 гараад устчих юм байна. Тэгээ хасах 5 юм байна. За ингээд зөв хариу буюу манай үлдэгдэл нь хасах 5 юм байна. Тэгэхээр хариу маань болохоор D хөлбөр бол таарж байна гэсэн үг. За тэгэхээр тэд ямар олон гишүүнт ямар шугам олон гишүүнт хувааж байгаа. Дандаа шугам олон гишүүнт хуваах гэж байгаа тохиолдолд хэдүүлээ энэ бизүүгийн теоремыг хэрэгжилж байгаа шүү. Тэгэхээр шугам олон гишүүнт гэдэг нь энэ x-ийн зэрэгэнд 1 тохиолдолд ярьж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ өгдсөн шугам олон гишүүнтэй тэгтэй тэнцвүүлнэ. Тэгтэй тэнцвүүлээд гарсан x-ийн утгыг одоо өгдсөн нөгөө P гэдэг олон гишүүнт рүү орлуулад тавьчихна.
Тэгэх юм бол үлдэгдэл нь гарч ирж байгаа гэсэн үг. За энийг л ерөөсөө яг үхээр бизүүгийн теорем гэж яриад байгаа шүү. За одоо хэдүүлээ арай жоохон хүнд бодлого авч үзье. За энэ хоёр бол яг хэвдээ хоёулаа 2 онооны бодлого байсан байна тийм ээ 2 онооны бодлого. За одоо хэдүүлээ 2023 оны А хувилбарын 34 дугаар бодлого буюу 3 онооны бодлогыг бодъё. За Px гэдэг олон гишүүнт нь за нэг ийм куб зэрэг олон гишүүнт юм байна. Энэ олон гишүүнтийг x-ээс хоног олон гишүүнтэд хуваахад үлдэгдэлгүй байдаг гинэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эхлээд хэдүүлээ шууд биччихье. Эхний хэсгийг Px-ийг x-ээс хасах нь 1 хуваахад за нэг Tx гэдэг олон гишүүнт ноогдоод үлдэгдэлгүй байна гэдэг чинь үлдэгдэл нь одоо t гэсэн үг шүү дээ. Үлдэгдэлгүй хуваагддаг гэхээр үлдэгдэл нь t байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ эндээс x-ээс хоног 1 хувааж байгаа юм чи хэдүүлээ нөгөө x-ээс хоног 1-ийн тэгтэй тэнцвэрийг олчих. Тэгвэл x тэнцүү хэд болох вэ? 1 болно гэсэн. Тэгэхээр манай P1-ийн утга бол юутэй тэнцүү гэхээр манай үлдэгдэл чи өөрөө юу илээ? R буюу тэг штэ. Тэгэхээр P1 бол тэгтэй тэнцүү гэсэн үг байна тийм ээ. За P1-ийн утгыг хэдүүлээ бодоод олчвол юу гарах вэ гэхээр 1-ийн куб нэмэх нь a гүржих нь 1-ийн квадрат хасах нь b гүржих нь 1 нэмэх нь 2 байна гэсэн. За энийг тооцоолчих юм бол P1 бол өөрөө юу гарах гээд байна вэ гэхээр a-гаас хасах нь b нэмэх нь 3 юм байна. Тэгэхээр энэ маань өөрөө хэдтэй тэнцүү лээ? Тэгтэй тэнцүү. Тэгэхээр эндээс бол би юу шийдэх гээд байна вэ гэхээр a-гаас хасах нь b нэмэх нь 3 бол тэгтэй тэнцүү гэсэн. За хэдүүлээ энийг 1 гэж тэмдэглэчихье. За тэгсэн чинь дараа нь юу гэж юм гэхээр x дээр нэмэх нь 2 ба x-ээс нь 2 олон гишүүдэд хуваахад ижил үлдэгдэл өгдгөө гэсэн байна. Тэгвэл a b-г олоорой гэж байна. За тэгэхээр одоо x дээр нэмэх нь 2 болон x-ээс нь 2 хувааж байгаа юм байна. За тэгэхээр хэдүүлээ дахиад нэг бичиг бичье. Px гэдэг олон гишүүнтийг x дээр нэмэх нь 2 хуваахад за нэг zx ч юм уу те нэг тийм олон гишүүнт ноогдоод тэгээд r үлдэгдэл өгдөг гэх. За яг үүнтэй адилаар Px-ийг x-ээс хасах нь 2 хуваахад за одоо яа тийм нэг wx ч юм уу нэг тийм олон гишүүнт ноогдоод тэгээд яг ижилхэн r үлдэгдэл өгдөг гэх. Тэгэхээр энэ хоёрын чинь үлдэгдэл нь хоорондоо тэнцүү байх гэдэг шүү дээ те. Тэнцүү байх гэдэг. Тэгэхээр эндээс бол хэдүүлээ бизүүгийн теоремоор бол юу гэж хэлж чадах вэ гэхээр x дээр нэмэх нь 2-ыг хэдүүлээ тэгтэй тэнцвүүлэх юм бол x тэнцүү хасах 2 болно. Тэгэхээр p хасах 2 бол r-тай тэнцүү. За x-ээс нь 2 дугааж тохиолдолд яах вэ гэхээр x-ээс нь 2-ыг хэдүүлээ тэгтэй тэнцвүүлэх юм бол x тэнцүү 2 болно. Эндээс бизүүгийн теоремоор p2 бол өөрөө r-тай тэнцүү болно. Тэгэхээр энэ хоёроос хоёулангаас нь би юу гэж хэлж чадах вэ гэхээр p хасах 2 болон p2 хоорондоо тэнцүү гэж хэлж чадна. Яагаад гэвэл энэ хоёр ч хоёулаа адилхан r үлдэгдэл өгдөг байхгүй юу. За одоо эндээс хэдүүлээ px гэдэг олон гишүүдийн x-ийн оронд хас 2-ыг орлуулад x-ийн оронд 2-ыг орлуулаад хооронд нь тэнцвүүлээд үзье. За x-ийн оронд хасах 2-ыг орлуулвал юу болох вэ гэхээр хасах 2-ийн куб нэмдэг нь a гүржих нь хасах 2-ийн квадрат хасдаг нь b гүржих нь хасах 2 нэмдэг нь 2 болно. Тэнцүү. За энэ чинь юутэй тэнцүү вэ гэхээр одоо p гэдэг олон гишүүдийн 2 цэг дээрх утгатай адилхан шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ x-ийн оронд 2-ыг тавина гэсэн үг. За тэгвэл юу болж ийнө вэ гэхээр 2-ийн куб нэмдэг нь a гүржих нь 2-ийн квадрат хасах нь b гүржих нь 2 нэмэх нь 2 болно. За эндээс хас 2-ийн куб гэдэг чинь хасах 8 хас 2-ийн квадрат чинь нэмэх 4 тэгэхээр нэмэх нь 4a хасахын нэмэх нь 2b нэмэх нь 2 тэнцүү 2-ийн куб чинь 8 нэмэх нь 4a хасах нь 2b нэмэх нь 2 болж байна. За энэ нэмэх 2-ын нэмэх 2-той устлаа. Энэ 4a энэ 4a-тай устлаа. Тэгэхээр хасах 8 дээр нэмэх нь 2b тэнцүү 8-аас хасах нь 2b-тэй тэнцүү болж байна. За хасах 2b-г нөгөө төвч нь оруулаад хасах 8-ыг нөгөө төвч нь оруулчих. Тэгвэл 2b дээр нэмэх нь 2b буюу 4b тэнцүү 8 дээр нэмэх нь 8 буюу 16. Эндээс b тэнцүү 4 гарч байна. За хэдүүлээ b-ийн утгыг бол ямар ч амжилттай олчлоо. За одоо эндээс яах вэ гэхээр эхлээд хэдүүлээ нөгөө үлдэгдэлгүй хуваагдана гэд энд 1 гэд нэг юм тэмдэглэсэн байгаа шүү дээ. Энэ рүүгээ аваач хэдүүлээ b-ийн оронд 4-ыг орлуулчих. За тэгэхээр b тэнцүү 4 гэдгийг 1-д орлуулвал юу болох вэ гэхээр a-гаас хасах нь 4 нэмэх нь 3 тэнцүү тэг болно. Эндээс a тэнцүү 1 гэсэн хариу гарч байна. За ингээд a тэнцүү 1 b тэнцүү 4 буюу манай бодлогын зөв хариу бол Е хувилбар байсан байна. За ингээд олон гишүүдийн бизүүгийн теоремтой холбоотой 3 бодлого танилцууллаа. Тэгээ удахгүй дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай манайхаа.